Хоёдлын машиныг ажилд бэлтгэж сурцгаая. Хоёдлын машинд 70-аас 110 намрын зүг хэрэглэх ба зүүн, их бага хоёр хувилтай байдаг. Зүг байрлуулахдаа их хувилыг өөрлөгөө харуулж зүү тогтоогчид байрлуулж чангал. Чилнок нь ажлын давцан хэсэгт байрлах ба чилнокийг машинаас авч дамарт утсыг орооно. Ороох утсаа утас тогтоогчид байрлуулж утасны үзүүрийг утас чиглүүлэгчээр оруулан дамрын нүхэнд сүвлэж дамрыг улны утас тогтоогчид байрлуулан түлхэж педалыг дарж утсыг орооно. Дамрыг чилноконд байрлуулахдаа утасны үзүүрийг чилнокны ховлоор оруулж утсыг татахад саадгүй татагдаж байхаар болгож чилнокны төвчийг барьж чилнокны хумсыг ховлд оруулж төвчнө. Дээд утсыг сүвлэхдээ утсыг утас тогтоогчид байрлуулж утас чиглүүлэгч болон утас татагчаар гарган зүг сүвлэхдээ урд талаас буюу их хувилтай талаас нь сүвлээд утасны үзүүрийг барьж хүрдэн дугуйг өөрлөгөө эргүүлэн улны утсыг татаж гаргаад хоёр утсыг нийлүүлж дарагч улны доогуур хийж бэлэн болгоно. Ойдол хийхдээ ойдлын төрөл болон алхмыг тохируулж өгнө. Одоо бүгдээрээ ойж үзцгээе.